15 санжийн зузаантай байх хэрэгтэй. Тэгээд тэрнээс дээш бол 20 санжаар тэр дулаалж болно. Дулаалга бол зузаатахгүй. Болвол найдвартай болох нь тий. Иргэд маань дулаалга хийх технологийн дагуу хийгээгүй, стандарт зузаанаар нь хийгээгүй улмаас юм тодорхой үеийн дулааны алдагдaltaй байшингууд байдаг. Тэгээд ямар зузаантай дулаалга хэрэглэхээ сайн мэддэггүй. Тийм болохоор Монгол Азалт компани маань ийм зориултын дулаан алдагдлыг хэмждэг багжаараа одоо гадаа хасах гаражтай болсон үед ингээ хэмжээд дулаалгын материалын тооцоог нь хийгээд өгөх боломжтой байдаг байгаа. Нэмж дулаалгатай ер нь яаж дулаалах вэ? Эхлээд ямар ажлуудыг хийсэн байх шаардлагатай вэ? Нараа маань зангидна. Хөвөн чинь 60 санжтай болохоор 59 санжаар хэмжээ аваад тэгээд 59 санжийн зайтай араа модоо босгоод банзуудаа босгоод араа маань зангидаад тэгээд хандаан бэхэлж өгөөд тэгээд зангидана да. Энэ болохоор ягаад ингэж ухаж хийсэн байна вэ гэхээр энэ дээр нь хөөсөн дээр нь тогтооход хэцүү. Тэгээд цаад хатуу нөгөө ханаа гаргаж ирж ягаад энд нь ингэж мод суулгаад тэн дээрээ болон төмрөө бариад тэгээд бэхэлсэн байгаа. Чулуу хүн гавтангаа босгоход энэ чинь хөндөй гарах учраас тэр хөндөй зайгуудаа чигжиж өгсөн. 5 санжийн зузаатай хөөс байсан. Тэгээд наадталт нь 15 санжийн чулуу хөнгөр дулаална. 15. Тэгээ нэмээд нийт дулаалга нь 20 санжийн. 20 санжийн дулаалга болох дулаалгатай болно гэсэн. Их дулаалтдаг. Тийм учраас энийг доош нь ингээд 10 санж доош нь буулгаад арамаа цангагдсан байгаа. Чулуун дээр болохоор ийм зайгууд гарсан байгаа. Тэрийг ингээд жижиг чулуу хөнгөр чигжээд тэгээд дээрс нь базалтаар шахаад явна гэсэн үг. За ингэж энэ чи одоо хэмжээр хийдэг байгаа юм чи. Хуртаашаа метр өргөн шин 60 санж. За. Тий. Метртэйгээр ингээл тавьж чана шүү дээ. Дулаалгах чадвар нь их байх тусмаа дулаалга халаалт эрчим хүчний зардал хэмнэх нөхцөлийг нь илүү бүрдүүлж өгдөг байгаа. Санжийн шахагдаж байгаа гэсэн тий. Тийм байх тий. Сул унахгүй бас илүү нэг зай гарахгүй гэдэг утгаар нь яаж ш тий. Ихгүй дотоо хайчгаар энэ хоёр талаас нь зай гарчих гад юм тий. Хатуу болохоор энэ чи ингээ голж байгаа дунаад байхгүй. Шууд ингээл оравчих юм байна л да. Дулаалгын материалаа давхралж хийж байгаа тохиолдолд одоо энэ нийлж байгаа амыг дарж зөрүүлж ивэл илүү үр дүнтэй дулаалга болдог байгаа. Метр квадрат санчлага. Энэ байшин дээр бол 170 бодол хөв орсон байгаа. 5 10 нийлээд 10 болж. Тий байшин болгоо өөр хэмжээтэй учраас тэр нь бол манай компаниас борлуулалтын алтан дээрээс очоод ийм хэмжээтэй байшин гэхээр тэдэн метр квадрат хөв орно, тэдэн бодол хөв орно гэж хэлээл л доо. Хөнгөхийн гадна талаар уур ус гаргач. Чаасан тий. За. Базаалт бүүл. Танаа өөрсдөө чи гаргах юм. Тий. Манай компани өөр. Усчийг нэвтрүүлэхгүй усчигнээс хавны дулаалга хөнгө юугаа хамгаална гэсэн. Гаднаас одоо усчиг нэвтрүүлэхгүй хамгаална. Тий. За цонх хаалганаас гадна энэ айл дээр бол энэ хан суур хоёрын завсраар залгаагаар их хүйт алддаг дотор нөхдөд толгоор сэнгэндэг байсан гэж байна. Тийм учраас энэ ханныхаа дулаалгыг суурлуу 10 санж доош нь буулгаж өгч дулаалсан байна. Тэгэхээр энэ завсрын нөгөө сэгдэг байсан сэгэлтийг зогсоож өгч байгаа. Сайдыг хэлтийг гэж байна. Одоо энэ рүү сайдыг энэ дээр нь тавиал. Тэгээ сайдыг богоо явчихна. Цам одоо араамнууд дээр ширхтээ явчихна. Цаана амлгааныхын цаатал дээр хөнгөө дэвсээ дулаалж. Яг энэ тараалал ингэж авчих юм шүү дээ. Тий. Ингэ цаасны хөнгөхийн зузааны ингэрийг тааруулаад цонхондоо тааруулаад ингэж дулаалж гэсэн. Тэгээ энэ дээр нөгөө нэг амлгаа юм ирэл. Тий. Юм шүү дээ тий. Дээдлэлт нь бас ялгаа авахгүй тий. Дээдлэл хажуу талаа бас ялгаа авахгүй. Ээлтэй ийм эко ийм чулуун хүн яг чулуунаас гаргаж өгч байгаа. Тэгэхээр хамгийн дулаалгын хамгийн сайн тохиромжтой материал болчиход байгаа юм. За энэ галж чадахгүй гэдгийг энэ хэлүүлээ бас тушаад өгдөө тийм. Яа тэгвэл чи өөрөө чулуун учраас ямар ч асах юу байхгүй. За ийм л сайн дулаалгын материал одоо яаж дулаалахыг бол та бүхэнд үзүүлээд базаалт чулуун хүн сонгож дулаалгаа стандартын дагуу чанартай хийцгээе.